Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгч сонсогчдоо. Эх хотын зөв хэмнэл нэвтрүүлгийн маань ээлжид 28 дахь дугаар эхлэхэд бэлэн болж байна. Тэгэхээр эх хотод бид олуула амьдардаг. Энэ амьдарч байгаа энэ орчинд маань хүн болгоны хийж байгаа үйлдэл нь саараарч, сайнаарч бие биендээ нөлөөлж идэг. Гэтэл бид нар ямар нэгэн хөрөнгө, ямар нэгэн илүү зүйлийг нэхэхгүйгээр бие биендээ энэ стресстэй том эх хотын амьдралыг эерэг тал руу нөөцлөх асар их боломж байдаг тухай манай нэвтрүүлэг зорддог. Тэгэхээр өнөөдрийн энэ манай нэвтрүүлгийн хүндэт зочноор бид Япон судлаач, олон улсын Япон хэлний орчуулагч багш Төмөрбаатар гойг урьж оруулж ирээд байна. Ингээ та сайхан аварч гин үү? Сайхан аварч байна. Та бүхэн ажил үйлс сайхан аварцгааж байна уу? Сайхан давтаа сайхан. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгээр бол бид бас их сонирхолтой зочин урьж ирсэн байгаа. Төмөрбаатар гой маань бол зөвхөн одоо Япон судлаач төдийгүй ер нь танин мэдхүйн чиглэлээр өөрийнхөө явж сурсан, үдсэн бүхнээ бусдад одоо бас их сайхан түгээдэг тийм хүн байгаа. Тэгээд та өөрийгөө танилцуулаад, таныг ч одоо баг хүмүүс мэднэ дээ. Гэхдээ яг өөрийгөө танилцуулаад тэгээд тавч ярих уу? Яг зарим хүмүүс бас мэддэг. Миний мэрэгжил Япон хэлний орчуулагч багш ийм мэрэгжилтэй. За тэгээд олон газар ажилласан. Ингээд сонин сэтгүүлийн газар, телевиз, төрийн бус шугамаар ажилласан, ном орчуулдаг, ном хэвлэдэг. За сургалт явуулдаг. За таны мэдхүйн соёлын гээгүүрлэх чиглэлээр бичдэг, ярьдаг, бас яриа хөрөө хийдэг, лекц уншдаг. Иймэрхүү хүн л дээ. Тэгээд Японы олон байгууллагатай харьцдаг, Япон хувь хүмүүстэй бас харьцдаг. За аяллаа нэвтрүүлэг бас багасаа хийдэг. Иймэрхүү маягийн ажил хийдэг юм дээ. Тэгээд яг нь Facebook, Twitter, за радио, телевизээр ч гэсэн бас таны мэдхүйн чиглэлийн юм их ярьдаг. Тэгээд яг намайг одоо Японыг тухай ярьдаг, Японыг сурталчилдаг гэж бас зарим хүмүүс боддог. Бас яг ч тийм биш юм. Зүгээр яг мэрэгжлийнхэн дагуу Япончуудын энэ сайн тал, ололттой тал, яаж ингэж сайхан хөгжив, яаж ингэж нэгдэж нэгтэрч бие бинийгээ дэмжиж ингэж ажиллаж амьдарч байна гэдгийг танилцуулах. Өөрөөр энэний цаана юу харагдах ёстой гэхээр бид нар бас ийм болох ёстой шүү. Тийм ээ? Гэдэг санаа бол их том санаа юм байна. Тэгээ яг хөө тэгээд ард түмнийхээ ач ивэлэр бас хэл сурлаа, бас байн Япон руу явж гэн. Энэ бол би өөрөө мундагтаа бас юм болсон биш. Тэгээ Монгол гэдэг улс байна. Монголын ард түмэн байгаа учраас би юм болсон. Тэгэхээр би бас энэ ард түмэндээ тийм ээ монголчуудаа бас нэг чадах мэдэх юм байвал хэлж өгөх ёстой. Бас янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах тийм ээ бас хүмүүсийг хүүхдүүдийг сургах иймэрхүү байдлаар бол бас ард түмэндээ бас хүргэх ёстой гэж бодож иймэрхүү ажил хийдэг хүн дээ. Яг ингээ өөрөө чи яриг сонссон чинь надад сая юу мэдрэгдсэн гэж. Иргэн бүр тийм ээ иргэн бүр өөрийн сурсан мэдснээ бусдад түгээн дэлгэрүүлж тэрийг энэ нийгэмд хэрэгцээтэй зүйл гэдгийг мэдрээд бусдад мэдээлж хүргэнэ гэдэг бол өөрөө асар том соёл юм аа. Тэгэхээр та бас тэр сайхан соёлыг бас түгэж байгаа одоо их сайн иргэн байна. Тэгээ хотын иргэн байна гэж хэлмээр санагдчихлаа. Тэгэхээр хотын соёлын тухай ер нь бид нар хамтдаа одоо амьдрахад амьдралын энэ олон одоо асуудалтай мэдний одоо энэ Улаанбаатар хотод бид нар нэлийн асуудал дундал амьдарч байна. За ер нь асуудал хаас айгүй л байдаг тий. Тэгэхээр тэр асуудлыг одоо цөөлөх, эерэг болгоход тийм ээ ямар хүч чармаалтыг юуг одоо хамгийн энгийн байдлаар юм бид анхаарах ёстой юм бол энэний талаар та юу гэж бодож байна? Тэгэхээр яг уу одоо манай нийгэмд тийм ээ Монгол орнд банд болохгүй юм бол зөндөө зүгээр гэхдээ болж байгаа юм ч их болон байгаа тий. Яг уу энэ өнөөдрийн нэг жоохон
таархан байгаа юм бол зүгээр байх ёстой юм болов уу гэж би бодоод байгаа. Зүгээр аль болохоор хурдан энийг одоо тэгээ даван туулах ёстой юм болов уу гэд. Тэгэхээр үүний тулд бол бид нар өөрсдөө их юм үзэж харах ёстой юм байна. Тий. Их юм ойлгох ёстой юм байна. Зүгээр нэг дарга гарч ирээ ч юм уу эсвэл битээр яриа хийгээд маргааш нэг сайхан болчихгүй юм байна. Тэгэхээр одоо заримдаа боддог л да зарим хүмүүс ч бас ярьж байна. Ингээд бид нар капитализмыг алгасаад айгүй мундаг явсан гэж бодоод байсан чинь нэг ч мундаг биш байсан юм байна тийм ээ. Явах ёстой замаа туулах ёстой байж гэж. Хэвээр богинохон ч гэсэн туулаад явж явах ёстой байж тий. Өнөөдөр ингээд буцаа тэр капитализмыг үзэх гээд ч юм уу тий. Тэр капитализм дотор чинь нөгөө бодлоод байна шүү дээ бид нар чинь тий. Яг хотчиж тийм ээ одоо нэг нэгээс хараатаа тийм ээ одоо хөрсчин хүртэл чинь хамт тантай амьдарч जैन те гэдгийг мдээгүй өнгөрчөөд өнөөдөр те ингээд болов гэх. Тэгэхээр бид нар энэ замыг туулах хэрэгтэй байна. Бид нар ойлгох хэрэгтэй байна те. Гагцгүй айл болохоор хурдан дуулаад хурдан ойлгох хэрэгтэй болов л гэж. Тэгэхээр энэ одоо жишээлбэл би их мундаг болоод ч юм уу эсвэл ингэж яриад байгаа бид нар бүгдээр их мундаг бусд нь одоо муу усуд ердөөсөө биш. Гагцгүй одоо би түрүү хэллээ тийм ээ. Ард түмний бас ач ивэлэр би одоо 1989 онд социализмын Японд очижээ. Анх удаага тий. Ийм боломж бол би өөрөө мундагтай биш шүү дээ. Хоёр орны харилцаа энэ. Тэгээд 1989 оны 11 сард ч 12 сард Хоккайдод Саппоро хотод очиод тэнд цас их ордог. Тэгээд цасаа цэвэрлдэг юм байна. Тэгэхээр манай одоо цас цэвэрлэх нь гадаа цас шүүрлэх гэж тийм биш. Чи бүрдсэн метр 2 3 метр 4 метр өглөө босоход ингээд метр цас. Тэрийг өдөр болгон цэвэрлэнэ гэдэг чинь маш их тий. Тэгээд ямар байна гэхээр би цаас цэвэрлж үзсэн л дээ. Их гоё гэсэн чинь за нэг 2-7 хоног байгаад үзээрэй. Тэгээ гоё гэж хэлэх чи хараа гээд. Тэгэхээр чинь үргэлж тэгнэ чи хүнд. Тэгээд байжсэн цас цэвэрлжсэн чинь нэг машин давхиж ирээд ингээд тавихснаа би энд машинаа тавь. Та нарын ажил саад болчих юм биш үү гэд ирээд асуусан. Тэгэж бид нар социализм үн шүү дээ. Тэгээ машин техник ч гэсэн Улаанбаатар цөөхөн маш. Тэгэж асуухаар би гайхчихсан байхгүй. Одоо юу маягтай амтан бай машинаа тавина л үстэ бид зогсоод байж яхад те. Тэгтэл та нарын ажил би саад болчих юм биш үү гэж. Тэгээ би тэрийг дараа нь бүр хэдэн жилийн дараа эргэж санаж байгаа байхгүй. Тэр их том соёл байж те. Тэрийг би тэр үед би ойлгохгүй байгаа. Ягдвал би зүгээр л социализмаас явж байгаа хүн, хотын соёлыг мэдэхгүй хүн. Би тэгээд ойлгоод ихсэн. Хүн нэг нэгнээс асуух хэрэгтэй байна. Би энд машинаа тавьчвал та нарын ажил саад болдог болов уу үгүй тийм ээ. Магадгүй саад болдог. Өнөөдөр тэр юм яг манад явагдаж шít. Гудамжинд машин авчир тавиач юм өөрөө хэлсэн тийм ээ. Нэвтрүүлэг хийж байгаа. Хүнд саад болохгүй. Тэр хүнд саад болох уу үгүй л гэдгээ бодохгүй байна. Тэр бодохгүй байгаа хүн шүү дээ муу хүн биш. Тийм ээ. Гагцгүй тэрийгэ мэдэхгүй. Тэгэхээр би одоо 1989 онд тэр Японд очиж эхлээд тэрийг тэгээд тэр дороо ойлгоогүй. Бүр хэдэн жилийн дараа тэрийг эргэд дурсчаад тэгээд хэлж ийсэн юм байна штэ тий. Хүн саад болохгүй тулд гэж. Би тухайн үедээ бол юун сүртэй маягтай золиггүй те машин зогсоод байж хад тавьчаал явна үсттэй. Гэтэл тийм байсан юм байна. Тэгэл бодоод хараад эхлэхээр тэнд одоо Японд бол тэгээ Япон бол онцлогтой л доо. Зөвхөн одоо тэр Москва, Нью-Йорк энтрээс илүү маш их шигүү. Тий. Тэгэхээр тийм учраас тэр Япончууд бол бүр одоо жирийн одоо дэлхийн хүмүүсээс илүү тэр талаар их хичээдэг юм шиг байна лээ. Тий. Тэр хүн төлөвшин гэдэг бол цаг хугацаа шаарддаг ажил. Болохоос биш. Одоо ингээд нэг удаагийн далаалт төр хийчдэг юм бишээ. Тэгэхээр одоо сая хэлж штэ өөрөө тэр юг мэдрэмжийг авснаасаа хойш гайхаад нэлээд сүүл ухаарсан гэж. Тэгэхээр яагаад тэр ухаарах болов гэхээр тэр орчинд тэр харилцаа тэр одоо зуршил гэдэг юм уу тэр дадал нэлээд одоо нийгэмшээд олон хүний дундаас тэр зүйл гараад ирэхээр аянда тэр тал руу орж ирсэн болгон тэр соёлыг дагаа явчихдаг. Тэгэхээр хотын соёл гэдэг бол өөрөө бас тэрүүгээр айгүй онцлогтой л доо тий. Би бас зүгээр нэг өөрийнхөө юу хэлэхэд би нэг 90-ад онд бас Голландд нэг сурж исэн байхгүй юу. Тэгчээд л баг хөнгүү шахам гудамжинд өглөө сургууль руугаа явж исэн чинь тэр холоос нэг машин ирж исэн намайг ирж байгааг мэдрээд зогсож байгаа. Бүр холоос ингээд ирээд. Тэгэнгүүт бид нар бол машиныг дээдэлдэг л орчинд амьдарч ирсэн шүү дээ. Машин ирүүл болохгүй дайруулчин гэл багасаа тиймд байсан. Тэгэнгүүт би чинь зогсоод байгаа байхгүй нөгөө газар насрын төрсэн хүн байж байгаа ш тэнд.
Тэгээд тэнд бас сурахаар очиж гинэ гэдэг чинь бас ч бас нэг гайгүй юм ойлгочих нөхөр очсон байгаа мөртлөө нөгөө машины чи хараад би зогсоод байсан чинь тэгээд зогсоодсэн чинь нөгөө хүн бас зогсоод ах юм. Тэгэхээр энэ зүгээр зогсож байгаа бахтаа гэд ингээ харсан нөгөө хүн чи харин гараараа намайг ингээд та ийшээ ингээд гараа гэд ингээд хэлэхэд үгүй ямар гоё одоо мэдрэмж тухайн үед төрсөн те. Тэгэнгүүт түүнээс хойш одоо те энэ заавал одоо ингээд зам тавьж өгөх ёстой юм байна. Машин бол инх ёстой гэдгийг ингээд тэр бас тухайн үед л орж ирж байлээ л дээ. Тийм тэгэхээр энэ нөгөө яг одоо бид нар их шүүмжилж ярьдаг л да болохгүй байна манайхын надрыг л тэрнээс илүү битэрийн ярианы юун дээр одоо бас нэгдэж байгаа нэхэр сурах ёстой юм бид нар ойлгох ёстой юм те. Бид нар өөрсдөө одоо гадаад дотоод явж ээж харсан те. Тэгэхээр бол ингээд төрүүлээд мэдэрсэн улсууд хэлж өгөх те. Ийм би түрүүн бас би хэлжсэн те тэр яг ингээд тэр хотын соёлыг бас тэр болгон мөрдөж чадахгүй байгаа усуд муу хүмүүс бол биш. Гагцхүү бид нар бас энд суралцах хэрэгтэй те хэлж өгөх хэрэгтэй. Тэгээ тэр нь бол зөв нэг хэлээд ингээ болчихдгүй юм байна. Тийм ээ одоо сургууль зохион байгуулалт одоо сүүлийн үед засгийн газрын интерес бол одоо залуучуудыг төлөвшүүлнэ энэ төр гэл юм яриад энэ энийг нэг иймэрхүү юм руу бас чиглүүлвэл тийм ээ. Тэгвэл эн чинь өөрөө бас арайд энэ нэтрүү ярилцлага эхлэхийн өмнө хэлжсэн тийм. Энэ жижигхэн юм шиг мөртлөө эн чинь асар их мөнгө төгрөг цаана хэмжээдэг. Асар их олон тэр стресс тийм ээ бухимдлыг бас алга болгож яадаг ийм юм. Тэгэхээр энд бид нар бол одоо суралцах ёстой юм. За суралцсан гэдэг маань одоо 18 наснд хүрсэн хойно биш. Бүр хүүхэд ахуйд гасна. Тэгвэл цэцэрлэгээс нь тийм ээ одоо зөндөө жишээ бийдөө одоо Японд гээд ярих юм бол тийм. За манайд ч бас Монгол бас ер нь эхэлж байгаа шүү. Сайн цэцэрлэгүүд сургуулиуд байна тийм ээ. Гагцхүү үнийг одоо бас нэг тийм их өргөн хүрээнд тийм ээ сэтгэлээсээ тийм бүр ингэж зоригтой ингэж хийх л дутаад ах шиг байна тийм. Тэгээд дээр нь бид нар бол бас байнга л ингэж ярьж хэлж явах хэрэгтэй л дээ. Тийм тэгээд яг ингээ хэрэгжүүлэхэд эхлэх гэхээр бидний бас нэг тийм зуршил байна. За тантаал тэгжээдэг юм ч гэдэг юм уу те. Боломж үстэй ч гэдэг юм уу те. За би бол яг хэвдээ ганц удаа ингэчээлээс бусдын тэгээ бүгдээрээ ингэн л үүс гэж гэдэг юм уу те. Гэтэл ганцхан танаас бүх юм шалтгаална гэдэг ердөөсөө яаж ухамсарлаж өгөхгүй байна. Тийм ээ тэгээд үгүй энэ өчүүхэн юм дээр юу сүртэй юм бэ гэх те. Би өөрөө бас Facebook дээр бичдэг л те. Их үйлс бол өчүүхэн багаас эхэлнэ гэдэг нэг тийм цуврал мэй. Гэр жижиг юм те. Тэгээд бүх юм одоо танаа бичсэн байж хотын соёл танаас биднээс гэд. Яг энэ өөр энэ хүнээс л эхэлчихэж байгаа байхгүй те. Та өөрөө ингээд цахилгаан шатанд орохдоо нэгэндээ зай тавьж гоод ингээд хаашаа болоо зогсчих юм болоод бүх хүмүүс дуурайна. Бүгдээрээ тэгчүүл тийм ээ. Дөрөв зөрчдөг хүн байхгүй болно ч гэдэг юм. Тэгэхээр ийм юмнуудыг л дор бүрнээ хичээх хэрэгтэй байна. Тийм ээ. Энийг одоо тэр сургалт интернет бас юу яаж өгөх хэрэгтэй байна тийм ээ. Тэгээд яг нөгөө би ингээд яриан дандаа өөрийнхөө мэрэгжил рүү ордог л доо нөгөө үзсэн харсан 1990-ад оны ихээр явж байхдаа метро тэр цахилгаан галт тэргийн тэр дотор хүмүүс өглөө унссан сонин сэтгүүлээ ингээд тавир дээр тавьчаа явчихдаг байсан. Тэгээ би ч одоо гадаадын оюутан энэ юм чин тийм ээ. Хүмүүсийн өглөөний шинэ дугааруудыг тэндээс нь аваад уншчихад буцаагаад тавьдаг ч юм эсвэл аваа явчихдаг байсан байхгүй юу? Ер нь бол тэр болдог юм л та. Тэгсэн чинь тэр нэг хорт хий тэр метрон дотор тавиад тэр нэг шашны байгуулгах юм. Тэгээ олон хүн уснаас ураад хүн хортсон. Тэгсэн чинь тэр хорт хий тэр юм тэр тавьдаг сонинууд боогоо тавьсан байхгүй юу? Тэр шашныхан. Тэгээд яасан чинь зарлсан. За энэ хийг ингээд сонин дотор ингээд боо тавьсан юм. Тийм учраас энэ сонин энэ сэтгүүл нэтрэ метрон дотор тавихаа болцгоё гэд зарласан байгаа. Тэгэд маргааш нь байхгүй болсон. Өөрөөр энийгээр юу хийх гэж юм нэхэр яг төр засгаас тавьсан бодлого ч юм уу энэ мийг хүмүүс маш ухамсартайгаар биелүүлж байна. Энэ бол одоо биднээс өнөөдөр яриад байгаа аль болохоор хурдан энэ үзээгүй чадаагүй мэдээгүй юм мэдж аваад урагшлаад хөгжий гэдгийг асар том төвтгөж болох байхгүй. Өнөөдөр бидэрт ингээ хэлээ за ингэхгүй бол болдгүй юм байна. Ингэхгүй бол соёлч нь болдгүй юм байна. Ингэхгүй бол бид нар нэгнтэйгээ мөргөлдөө тийм ээ. Хотод ингээ түгжрээд ингээд идэх юм байна гэд хэлэхэд маргаашаас нь бүгд үгэнд орчихгүй л байгаа. Тэгэхээр эндээс чинь тэр нэг ард түмний шин чанар харагдаад шүү дээ. Японочдын нэгдэж чаддаг. Зөв юмыг
зөв юм байна гэд маргааш нь нэгэн зэрэг биелүүлж чаддаг. Тэгээд би ч хата тэрний дараах нь Японд очиод гадаад хүн юм чинь бас нэг сонин чинь бас 2-300 yen гэдэг чинь $2-3 энэ чинь үнэтэй. Ороод сонингоо авсан ч байдгүй. Тэгээ японочдод нөгөө сонин мөн байхгүй болсон. Ийм юм болоод зарлаад өрдөөсөө маргааш нь байхгүй болсон шүү дээ. Тэгээ би ямар сонин би ямар хурдан. Гэхдээ нэг хоёр хүн андуураад мартаа тавьдгүй мөксчгүй тийм юм байхгүй. Японочдод нэг л хэлсэн бол тэгэл биелүүлдэг. Ялангуяа ийм чухал юм дээр гэж. Тэгэл дахиад би шоконд орж ирсэн. Энэ ямар сайхан юм бэ те. Тийм. Тэгэхээр энэ бол үнэхээр мундаг жишээ байгаа. Тийм байна. Тэгээ бас нэг жишээ. Бас ингээл одоо тэр чинь хүн ам ихтэй манахаас их төвжрэл, манахаас их чихэлт. Тэгээ өглөөний тэр ажил энэ тэр явж байгаа үед хүртэл чихэлдээд бүр бөөр урсгалууд те. Тэн дээр чи ердөөсөө дүрэн барихгүй л өдөөсөө байхгүй. Нэг нэгнтэйгээ чи. Тэгээд Япон хүмүүс шүү ингээ өөдөөс явахад чи ингээд өөдөөс явах юм бол шууд хоошоо очтой шажууж байгаа. Төрөөс өөдөөс нь яваад чи яах гээд би гарна гэж явдгүй. Хоошоо болж өгдөг дандаа. Тэгээ хэрвээ чи ингээд Монгол зангаар явах юм бол танд зам тавьж өгөөл гэж. Та бол зүгээр айгуугой замаар голоор л явна. Тэгэхээр үргэлж хоошоо байж өгдөг. Тэгэхээр чи бие биендээ хоошоо болж ийн гэдэг чинь сайхан байгаа тий. Тэгэхээр манайхан бол бие л гэдэг нэ бие л төрүүлж байгаа. Тэгээ хоёр бие мөргөлдөөтэй хоёулах нь ойжод годонд мөргөлдөө тийм ээ. Тэгээд юуны манай Япон багш хэлжсэн. Би одоо ингээд мартаад ингээд метрон дотор тэ яг буух юугаа ингээд цонхоор гоё хот мот харж авж байгаа те. Буух газар ирээд хаалганыхаа хажууд очиж чадахгүй ингээд сандраад байх юм гэсэн чинь. Чи бүр болохгүй бол би буунаа гэд орил гээд. Тэгээ би санаандгүй үдсэн зүгээр. Гэхдээ зориуч тэгээгүй. Яг харсан чинь бас яраал өгснө. Би буун гэж явсан чи өрдөөс ингээд жоохон хазаачт юм бэлээ. Тэгээд тэр дундуур нь би ингээл дээр 3 секунд дотор гарчичээд бас дахиад шок. Яагаад ингэ гаргачихж байгаа юм бэ гэдэг. Би итгэж өгөхгүй байгаа байхгүй намайг ингээд гаргацсан. Тэгээ одоо манайхан ч чи буудлаа харж яахгүй яасан мангар юм уу солиот юм уу гэд хэрэлж явах завсар яваад өгөн те. Тэгээд тэр буудал дараагийн буудал хүртэл хэрэлдэн тэгээд тэгэхээр гаргаад өгчөж байгаа байхгүй. Тэгээ би тэн дотор байгаа бүх хүмүүс тийм сайн хүн юм уу? Эсвэл намайг одоо гадаад хүн гээд ингэсэн юм болоо гэд ингээд бодоод тэгэхээр юм байгаа байхгүй. Тэнч би өөрөө баларч юм тийм ээ. Буудлаасаа овж чадахгүй гэтэл нөгөө хүмүүс бас баларах гээд байгаа байхгүй. Энэ хүнийг гаргахгүй болвол тийм ээ. Бөө стресс яваа тийм ээ. Ингээд дараа нь юу дараа нь би ч өөрөө тийм байдалд орж болно гэдгийг тэр хүмүүс бас бодоод байгаа байхгүй. Тэр үнэ толгой. Тэгэхэд ердөөсөө жоохон хазаагаал жоохон хоошоо болоо гэдийгэл ингээд гараад болчихлоо байгаа байхгүй. Тэрний цаана хүн биений хүндэтгэн гэдэг бас юм бавж байна тий. Яг үнэ тий. Айгүйх одоо буух хэрэгцээ байна. Боломжгүй байдалд орчиж цөмөрөө туслая л гэл ингэж шүү дээ ерөөсөө. Тэгэхээр тэр өөрөө сая хэлснийг дахиад хэлье тий. Чи ч өөрөө та ч усан тийм юмд орж болно гэдгийг. Би одоо заримдаа юу яадаг энэ машинтай явж байгаа л тий. Ингээ зарим залууч цонхоор хасгарч хэлдэг байхгүй юу. Тэгэхээр орилол чам жамар хамаатай л гэж. Тэгээ хэлдэг чи наад хүнээ гаргачгаа. Тэ? Чи дараа нь яг ийм байдалд орж болно шүү дээ. Тэ? Тэгэхээр зайлвал нэг машин тийм ээ сандраал нэг гудамжны голд ингээд буруу байрлал авцсан ч юм уу эсвэл ирэх гээл ингээд сандраад байгаа байхгүй. Тэгтэл тавхилтаал ингээд чи юу гэж ингэсэн юм гэхээр үгүй гаргачгаа. Яагаад гэвэл чи ч бас ийм байдалд орж болно гэхээр чам жамар хамаатай ингээд орилол ингээд тэ. Тэр тийм л байхгүй магадгүй тэр хүн байрлалаа буруу авцсан байж болно. Тэр дээд рүү ирэх газар ирчээд байгаа байхгүй. Чи гаргачих л да. Ягаад гэвэл чи бас явахгүй боломжгүй байна. Энд чинь энэ хүн гарчих юм бол нэгдүгээр чинь энэ хүн гараад хөдөлгөөн болох гээд байна. Тэрнээс гадна чи өөрөө бас яг ийм байдал дараа нь орж болно. Тэгэл орилдгийн тэгэл зарим нь бас ингэ химээгүй харж лээдгэн зарим нь гаргаад өгөн. Тэгвэл бас юу шүү одоо харцсангаа болж байна. Одоо бас нэг юм байдیں۔ Би өөрөө бас тэрмийг дэлгэрүүлээ гэж бодоод байсан сүүлийн үед овоо баримталж эхэлж байна. Юу гэхээр вэ штэ. Нэг машиныг урдуураа оруулчихаар урдуур нь орсон машин эргээд дохиогоо анивчулдаг 2 3. Тэгэхээр баярлалаа гэсэн дохио. Тэрийг одоо манайхан сурчлаа. Энэ их гоё. Тий, надад ч гэсэн айгүй гоё санагдгийн. Тэгээ оруулсны дараа их сайхан санагддаг байхгүй. Болоо ч хөрх юм уус ойлгож байна гэд. Одоо энэ л дээ биднээс яриад байгаа чинь тий. Зүгээр л яарсан сандарсан амтныг хажуугаараа зүгээр л оруулчих. Тэглээгээд тэнд нэг их цаг хугацаа алдах юм ерөөсөө байхгүй.
Өөрийн чинь урдуур чинь дайраад оруулсан хүн дандаа дайрдаг байж магадгүй тэр хүн те. Гэхдээ хаяа бас хүнд урдуураа машиныг оруулдаг, урдуураа эмэгтэй хүнийг те оруулаад лифтэнд оруулдаг тийм зуршилт гэдэг юм уу, тийм дадалд өөрөө дараа нь суралцах. Тэгээд тэр хүн байж тээ тэр хүн баярлахаараа бас өөрөө тийм болж байгаа. Тий. Тэгээд энэ ингээ харахаар нэг ёстол нөгөө өчүүхэн юм байгаа үз. Яг эндээс эхлээд байгаа байхгүй юу? Яг үнэ. Тий. Тэгээд бид нар одоо гудамж зам дээр явж байхдаа за тэгээ байшин зүгээр гэрлүүгөө орох гээд явж байгаа цахилгаан шатан дээр за одоо энэ урсдаг шат байна. Урсдаг шатан дээр зүгээр баруун гар талаа л барьж байгаа. Голд нь ингээл алцаахал зогсож байгаа. Тэгээ ингээ харахаар нэг сайхан залуу. Миний дүү ахын ингээ хажуугаар нь гарах гэсэн. Өө тийм үү гар гэл ингээл жоохон хажуу төлөө босгоод ингээ энэ чинь ингээ зогсчдаг юм байхгүй юу гэсэн ингээл сүрхий өөдөөс хараал те. Ер нь нэг жоохон хэрүүлийн үг шидчих гээл те. Яа тэгээ тэр одоо энэ ялангуяа залуучууд их хурдан өөрчлөгдөх хэрэгтэй. Яг л тэгээ ингээ хэлчихвэл тэгээ би бас одоо яг л та хоёр шиг танаараа дуу шиг бас ингээд юм хийх гээл оролддог юм л тэр урсдаг шатыг тийм ээ яг баруун гар тал дээр ингээд яачих юм маш их юм тэндээс суралцах байхгүй. Тэгээ би энэ том дэлгүүрүүдээр бас явж үзсэн. Тэгэл юунаад дээр яриад танаа урсдаг шатан дээр ийм бичиг тавиад ингээ яг хөө тэр нөгөө ийм артын энэ төр тавьсан байна лээ. Тийм. Тэгээ зарим нэгэн газар бас тавьсан тэгээд бичиг тавьчих. Та нар өөрөөсөө нэг хүн гаргаад ингэхээр өөх өстой гоё юм ярьлаа шүү та хантар гэл ингээл дараа нь очиод ингэхэр чинь яг дараа нарт хэлнэ гэл ингээл хоёр дахь удаа ингээд дургуц. Би одоо бас нэг юу яах гэдэг шүү дээ. Тогтмолж уулчих гэдэг шүү дээ. Тэгэл ингээл болж өгдөг юм аа. Тэгээ яг хэрвээ энэ яриаг сонсож байгаа тийм тэгээ дэлгүүр энтерт ажилладаг урсдаг шаттай тийм байгууллагууд байх юм бол бас нэг баруун гарталын дүрэн баримтлая гэдэг нэг бичиг хадаад те тэрийг одоо бүгдээрээ биш юм аа гэхэд нэг хоёр хүн сурах юм бол те энэ биднийг сонсож байгаа хүмүүс бас байвал тийм ээ ойлгож байгаа зүв байна гэж бодож ивэл баруун гарын дүрэн тийм ээ гудамжин ч гэсэн ялангуяа урсдаг шатан дээр баруун гараа барайл зогсож байгаа. Хажуур нь зүгээр эгнээ нь хоосон байж байгаа хэрэгтэй байхгүй. Би одоо тэр Японы явжээс аялын нэвтрүүлгээр энэ тухайд бол маш их юм үзүүлсэн. Өрдөөсөө их гоё шүү дээ ингээд эгнээ зогссон. Хажуу талаар нь ингээд яаж явах вэ? Хажуу талаар нь ингээд яарч байгаа хүн явдаг байхгүй. Алхдаг байхгүй. Тий. Тэгээ ийм жижигхэн юм шиг хүртэл манайхан болохоор нэг том юм яриад байдаг байхгүй. $1 тэрбум том төсөл хэрэгжүүлээд монголчуудаа Америкаас илүү болгоо хайчих энэ ч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр ийм ялангуяа хотын соёл, хүний харилцаа энэ төр бол жижигхэн юмнаас эхэлнэ. Жижигхэн мөртлөө ямар их одоо аз жаргалыг хүмүүст өгөх эргэн тойрондоо тий тэр хэвийн нормальны харилцан хүндэтгсэн харилцаа зөв хөвшил гэдэг бол өөрөө нийгэмд бас айгүйх хэрэгтэй зүйлтэй. Тэгээ хэрвээ томчууд бид нар ингээд хотынхоо соёлыг баримтлаад бие биенээ хүндэтгээд зөв амьдраад явчих юм бас хүүхдүүд биднээс их харж байгаа. Одоо бас манай гэр бүлийнх ингээд сургалт энэ төр зохион байгуулдаг л да. Тэгээд зуны амралтын үеэр Япон тэмцээн уралдаанд Монгол хүүхдүүд авч явна. Бас аялал хийлгэнэ. Тэгээд тэр аялал бол одоо Disneyland үзэл амтны хөрөлөө үзэхээс гадна хамгийн гол нь тэнд тэмцээн уралдаанаас гадна соёл Япончуудыг харуулах тэр хот яагаад цэвэрхэн мэнэ. Тэгээд тэн дээр бас л жишээ байна. Тэгээд хүүхдүүдээ явж бас метронд ингээд айгуу гой цэвэрхэн мэдээж те. Тэгсэн манай хүүхдүүд ингээд нэг метро баг бүтэн ингээд эзэлсэн сууж ясан чинь нэг эмээ ирээд тэнд унтсан цаас аваад цунгалж бат. Тэгээ хүүхдүүд хэлж багшаа нэг эмээ энэ хог аваад цунгандээ хийжлээ. Тэгээ тэрэн дээр бид нар хэлж байгаа байхгүй. Энэ хот Япон цэвэрхэн байгаа үст тийм. Ийм учраас цэвэрхэн байдаг гэсэн. Ингээд хүүхдүүд те. Ингээ хогийг зүгээр гудамжны хог бол бидэрт хамаагүй биш. Бидний л тарьсан хог. Тэрийг эвтэйхэн аваа гялгар байтан тэгээд тэр эмээ тэрийг харсан хүүхдэд ой тоонд нь тэр үлдчихэж байгаа байхгүй. Ирээд ээж авдаа ирээд хэлж байгаа. Эмээ хог авцсан шүү дээ сүнхэндээ ээж. Тэгээ манай багш тэгж хэлсэн. Тэгээд тэр хотон цэвэрхэн байдсан бэлээ шүү дээ гэд. Тэгээд тэрийг сонссон аав ээж нь манай бид нар багшаа их сайхан аялал болсон миний хүү тэгж ярьсан гэх. Тийм ээ? Тэгэхээр чи аялал өөрөө их сайхан тэгээд хүүхэд тийм юм сурж гин тийм ээ? Хүүхдийг бас багаас нь төлөвшүүлнэ. Ирээдүйн одоо яг энэ хотын том
соёлын эзэн байлгах. Тэгээд тэр хүн чинь гэр бүлийн гишүүн болно, үр хүүхэдтэй болно. Тэгээд тэр хүнээр дамжаад энэ одоо удам дамжсан гэдэг юм уу те, энэ гэр бүлийн амьдралын соёл өөрөө, суур өөрөө бий болж байгаа тий. Тэгэхээр энэ чинь л өөрөө нөгөө ямар ч хөрөнгө зарцуулахгүйгээр бусдад эргээр нөлөөлөх ийм одоо суур юм аа. Гэхдээ энэ өөрөө цаг хугацаа шаардна. Хувь хүний хариуцлагыг шаардна тий, идэвхтэй байдлыг. Нэх их айхтар одоо тэгэл ном сонин уншаад аах хэрэггүй. Зүгээр л энгийн зүйл гэдгийг л та хэлээд байна л да. Өшөө гоё жишээ байна уу? Байна зөндөөл бэлдээ. Тэгээд яг одоо төлөвшөл гэрүүл дотор бас ер нь бол хүүхдийн төлөвшөл. За хүүхэд гэдгийг яагаад бид нар яриад байна гэхээр эцсийн одоо өнөөдөр залуучууд болохгүй байна гэж яриад байна те. Энэ бол хүүхдэд нь бид нар бас зааж сургаагүй л байхгүй. Үлгэрлэж чадаагүй. Тэгээ одоо хүүхдийг төлөвшүүлэх, сургахад бол янз бүрийн арга байна шүү дээ. Мэдээж яг багш нар заахаас гадна үлгэрлэх, бид нар өөрсдөө харуулах. Тэгээ хэлж явах. Тэгээд нийгмийн хүчин зүйл бас их байд юм аа. Тэгээд яг гэрт сайхан сургаад, сургууль сайхан төлөвшүүлээд багшираад гарч ирээд гудамжинд болдгоо илдэг юмыг хүүхдүүд харж байгаа. Тэгэхээр чи ийм 3-4 орчин байна шүү дээ. Гэрүүл, сургуулийн төв, за тэгээд нийгэм. Одоо зөвхөн нэгнүгөө хэдий дөө манай сонсож байгаа усууч мэдж байгаа нийгэм гадаа бол хэцүү шүү дээ. За одоо тэрийг дүүрч бид нар гэртээ сургуультай бол бид нар хичээж явах хэрэгтэй байхгүй. Тэгээ одоо жишээлбэл Япон айлууд бол би ч бас Япон айлын нэг өдөр өнтер гэл бас нэвтрүүлэг хийж лээсэн. Тэгээд бас сонин шүү дээ. Энэ зур бас сонин жишээ хэлж ингээд анх ингээл Японд гэхээр эмэгтэй гэрийн эзэгтэй эмэгтэйчүүд ажил хийдгүү. Тийм ээ. Гэрээл авч явдаг. Тэгэхээр чи социализмын одоо би ч ингээд тааж бас тийм ээ. Ахмадуудын төлөөлөл бид нар ч одоо 63 4 хүрсэн улсууд социализмын үед хөөх юм гэртээ суудаг юм бол ажилгүй гэхээр айгүй өрөвдөг байсан шүү дээ. Ажилгүй юм энэ төр гэх тийм ээ. Ажил хийдгүү хүн гэдэг чинь социализмд энэ одоо яасан мэрэгжил энэ төр гэдэг юм гэртээ суугаад гэрийн бүг энэ төр гэдэг. Тэгээд Японд очихоор эмэгтэй хүмүүс гэртээ байдаг, хүүхдээ өсгдөг, гэрийн эзэгтэй гэхээр ямар өрөвдмөр юм бэ гэж яг нөгөө юугаар бодож байгаа юм би. Тэгээд дараа нь ингээд исэн чинь сүулдэ ингээд бодсон чинь юу вэ? Ямар том ажил вэ? Ямар их том ажил вэ? Гэрийн эзэгтэй хүүгүүд хүмүүжүүл гэрийн арт талыг авч авдаг. Тэгээ нөхөр бол өрдөөс мөнгө олж ирдэг, орж ирэн гутан костюм явж байгаа авгаан тайлуулаад хувцсыг угаагаалт хоолын наманд нь баг хийгээл тийм ээ. Тэгээд тэр хүн хүүхдээ өсгөж хүмүүл. Хүүхдийг төлөвшөж өсгөж хүмүүжүүлнэ гэдэг чинь ямар том ажил байсан юм бэ? Тэгэхээр тэрийг би тэр Японы нэг өдрөгээд Японы эзэгтэй нэг өдрөгээд хийж байгаа. Тэгээд тэр эмэгтэйд хэлээ те. Манайд тэгж ойлгодог шүү дээ. Ер нь би тэгж ойлгодог байсан гэсэн чинь юу яриад байгаа юм бэ? Тэгээд би таныг сургаж гэсэн чинь эхлээд жоохон заргалж гисэн. Тэгвэл би үзүүлээ гэдэг юм. Японы эмэгтэй ямар нэг өдөр яаж ажилладгийг үзүүлээ гэдэг. Тэгээд өстө бичгэн жагам чи дэлгүүр оршоондоо эхнэр хоолоо ундаа аваад хүүхдээ хөргөж өгөөл хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгээл те. Тэгээд хоёр эрэгтэй хүүхэд бичиг найлдэрдээс өдөржингөө юм болсон. Тэгээд тэр чинь хүүхдээ зүгээр хүмүүжүүлэн төлөвшүүлнэ гэдэг чинь биш үү? Зүгээр байхгүй өөрөө сургалтанд явсан гэж байгаа байхгүй. Тэр төлөвшлийн сургалт гэрийн даалгаврыг яаж хийлэх үү те. Тэгэхээр бол энэ эзэгтэй гэрийн эзэгтэй байна гэдэг бол шүү дээ. Маш том ажил. Тэгэж байсан шүү дээ. Тэгээд хүүхдээ яаж сургадаг вэ гэж ингээл асуухаар те. Манад их хэцүү шүү дээ. Манад ч одоо тэгээд яаж чиний дургуй урж исэн те хажуутлын айл ямар ч дургуй урж исэн бид нар тэрийг хэлж болдгоо. Тэг их сонин. Одоо жишээлбэл хүүхдээ хэлж гарахтаа бол те чи тэр хажуутлын Ямадагийн хүүхдээ одоо өчтөр муудалсан байлаа те. Чи тэр хүүхдийг одоо тэгж болохгүй шүү дээ. Одоо гараад уучлахгүй. Тийм ээ. Хэний буруу байсан тэр. Би ингээд чиний буруу байсан бай. Тийм ээ. Болохгүй шүү чи найз нөхдөдөө ингэж болохгүй шүү гэдэг. Дандаа өөрийнхөө хүүхдээ буруутгад уушлах болгоч гэдэг юм уу те. Тэгтэл одоо манад бас нэг жоохон тийм эсрэгээрээ те. Чи одоо тэрэн дээрлэхүүлээд тахтаа яад гэж гэдэг юм уу те. Юутаас тэгж болохгүй. Тэр их буруу тэрэн дээрлэхүүлээд тахтаа яад гэдэг болоод шүү дээ. Тэр хүүхдэд би дээрлэхүүлэх ёсгүй юм байна ч гэдэг юм уу те. Зүгээр яг бүгдээрээ юм биш шүү зүгээр яг нэг тийм ганц нэгэн жишээ тийм ээ. Тэгэхээр хүүхдэд ярьж хэлэх тийм ээ. Тэгээд
гадна тоглох энэ төр ердөөсөө маш их тийм утга агуулгатай байдаг. Тэр бүх юмыг ээж мэдчих хэвээр. Хүүхдэд ингэж хэлвэл хүүхэд тэгдэг. Хүүхэд тэгээ хэлсэн гадаа ингэ хэлэх юм бол гадаа гараад яг тэр миний хэлснээр тэр байдлаараа тийм авир ааш авар гарч ирнэ. Энэ төр гэдгийг боддог юм байлээ. Тэгээд тэр маягаар одоо өсч хүмүүжсэн. За тэгээд түрүүн би нийгмийн хүчин зүйл хэллээ шүү дээ. Жишээлбэл одоо ингээд бас л нөгөө хүүхдийн аялал хийгээл явж байгаа. Тэгээ Монгол хүүхэд, Япон хүүхэд, манай хүүхдүүд ингээд тоглож байгаа. За энэ гадаа хашаан тоглол. Тэгээ ингээд би сонирхол хоёр давхарт ингээд цонхоор харж хахад манай хүүхдүүд ингээд хашаанаас гарт тоглоод байгаа байхгүй. Годомж руу өсөрч гараад бөмбөг ингэхээр те мод энэ төр өсөрж ороод Япон хүүхдүүд бол яг тэр хашаан дотор. Ягаад бол толгоонд нь эндээс ийшээ гарч болохгүй. Энэ зам болоо машин тэрэг давхих нь нэгдүгээрт, хоёрдугаарт байна шүү дээ. Тэр нэг хувийн юм, нийгмийн юм болохгүй, бүтэхгүй энэ дүрмд байх хэрэгтэй гэдэг нь толгоонд нь орчдөг. Манай хүүхдүүд бол хаанд тоглоно. Зам дээр тоглоно, модны дундчроор тоглоно, тийм ээ? Айлын шатан дээрс тогломж гэдэг юм уу те. Тэгэхээр тэнд тоглож болохгүй. Энд ингэж болно. Ингэх ёстой гэдэг юмнууд гэж бас толгоонд нь суудаг юм байна. Ойгоонд нь. Тэгэхээр хүүхэд бол хүүхэд гэл ингээ хараад ягаад тэр зам руу орохгүй нөхөр Япон хүүхэд ердөөсөө зам руу орохгүй. Тийм бид юм лээ. Тэгэхээр тэрийг бол тэр төлөвшил, сургалт тэгээ нийгмийн тиймд толгоонд нь суулгаж байна. Тэгэхээр өнөөдөр тэгээд одоо зөвхөн замбраагүй гэх нь хаашаа тийм ээ. Чөлөөтэй сурцсан хүнийг 18 20 наснд хүрсэн хүнийг бид нар те дөрмээрээ яв гэж ингээ ярих гэхээр хэцүү болчиход байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэр багаасаа тэр хашаан дотор тоглох бол би хашаан дотор л тоглох ёстой гэдгийг одоо хүүхэд хэрвээ сураагаа байсан бол та энэ урсдаг шатан дээр баруун гар талаа барих ёстой маа ийм юутай тийм үг л нэг хэлэхэд л сурна. Манай тэгж сураагүй 20 настай залууг бид нар сургаж чадахгүй болохгүй. Юу нь болохгүй юм би хүн ирэхээр би хажуу цаашаа болчлоо шүү дээ. Та яагаад байгаа юм бэ Төмөр Батруу? Айгуул их мундаг хүн харагдаад байсан энэ тухайн баг ярих гээд. Гэхдээ тэгж хэлсэн шүү дээ. Намайг тэр юуны компьютерийн дэлгүүрийн юун дээр ингээд хэлсэн чинь айгүй олон хүтэн хүн ба шүү. Таныг чи их гоё хүн гэж боддог үгүй. Би чамд зориулж юм хэлээд шүү дээ гэд. Гэхдээ би яатсан бэ чинь ингээд. Яагаад гэвэл тэр нөгөө өөрийгөө ойлгохгүй байгаа байхгүй юу? Тэгэд намайг ботхоор их сайхан хүн гэж бодоод. Тэгээ би өөртөө зориулж хэлээд байгаа байхгүй. Тий. Тэгээ би чи их мундаг залуу гэдэг бол Төмөр Батруугатай би ярьцсан. Хоёулаа нэг селфи тгэх энэ төр гэдэг. Би нөгөөдөх зориулж юм хэлээд байгаа. Чи байна штэ. Чи үйлчлж байгаа юм байхгүй юу? Үйлчлж байгаа хүнтэй байна штэ. Ингэж ярихгүй. Би хэлээд өгчлөө штэ. Тэгээ энэ хүн чинь өөр мэдээч штэ гэдэг ингээд. Гэхдээ энэ хүндэд мэдээж юм биш байдаг байхгүй юу? Чи үйлчлж байгаа. Чиний зарж байгаа компьютерийн энэ үнэн дотор чиний үйлчлэгээний үнэ орцсон. Ямар ядрагт юм Төмөр Батруу. Та чинь шал ондоо хүн байж штэ. Би таныг өөрөөр төсөөлж байсан энэ. За болно яшиг би компьютер аваад явъя гэд. Тэгээ муухай хараад хоцорсон штэ. Яагаад гэвэл тэр залуу нөгөө миний яриад байгаа тэр хүмүүжлэр яваагүй байхгүй юу? Би бүр ойлгохч бүр юу үндэс нь байхгүй бол ерөөсөө үүсээгүй байна. Тий. Тэгээ би гарчаал бодож байгаа байхгүй. За би хэрэггүй хэллээ. Тэгээ би өөрөө бухимдсан. Тэгээ би хэлэхгүй бол болохгүй гэд ингээ бодоод байдаг. Тэгтэл тэр залуу тэрийг сонсох байдлаар бэлтгэгдээгүй байхгүй юу? Тийм орон зай тэр суугаагүй. Тэгэхээр одоо бид нар энэ хотын соёл гэж байна. Төлөвшил гэж байна. Одоо би дахин яриад байна. Одоо 1 сарын дотор бид нар төлөвшүүлж чадахгүй. Засгийн газрын сайд нараа тий. Тэр их олон тэрбум төгрөгөө өөр юм зарцуулаа тий. Худлаа. Тэгэхээр бид нар багаас нь тий ингээд аав ээж нараа сонсч байвал тийм ээ багш нараа тийм ээ. Бид нар багаас нь ингээд өөрөө үлгэрлээд ингэх бол болохгүй болчиход байгаа байхгүй тий. Ийм л жишээнүүд байна л дээ. Би ийм юм дунд явдаг. Би өөрөө нөгөө төрийн бас байгууллагын шугаар, өөрөө аялал зохион байгуулдаг, уралдаан тэмцээн зохион байгуулдаг ийм хүн учраас нөгөө яг нийгэм дунд явдаг учраас ингээ хараад байдаг. Тэгээд Японтой холбоотой уншдаг, бичдэг, орчуулдаг учраас энийг би ойлгоод идэг байхгүй. Тэгээ би эргүүлээд Монголдо энийг хүмүүст хэлэх ёстой гэдэг хэлэх гээд ингээд хэлжил байгаа л да тусгаж зөндөө хүн тусгаж авнаа. Энэ яриаг ч гэсэн олон хүн сонсож байгаа, олон хүн тусгаж ойлгож байгаа гэж бодож байна. Тийм ээ? Тэгээ гагцхуу нэг юмыг хэлэхэд бас зарим хүн буруугаар ойлгоод байдаг. Зарим хүн бичдэг над руу. Та одоо дандаа Монголыг муулж яах юм гээд. Би муулж байгаа юм ердөөсөө биш те. Тэгээ бид нар
хурдхан энэ юмнаас бодит юм бөөснө мэдэх ёстой л доо тий. Тэгээ би сайхан юм яриул чаднаа. Би чадна. Би яагаад үлэн шүү дээ. Магадгүй танараас илүү те зарим үнээс илүү би Чингисээр бахархдаг тийм. Чингисийн тухай бол зөндөө юм ярьж чадна те. Цээжээ дэлдэж чадна те. Тэр тэргүй тэгэд дэлддэг усуд байгаа учраас би хэрэггүй байхгүй. Би одоо үдсэн харснаа те. Та бүхний хараж амжаагүй юмэг те. Яг би төрүүлээд харсан. Би мундагтаа биш шүү. Мэдэрсэн учраас би хэлээд байгаа байхгүй. Тэрийг зарим хүмүүс миний Монгол яатсын төмөр оторгоо гэд ингээд идэг. Тэгэд бичдэг хүн байдаг ш надад. Тэгэхээр бол би тэрийг ойлгож байна. Чи Монголд их хайртай хүн байна. Тийм ээ? Тэгээд тэр чин төрүүлж гарч ирээд ингээд миний тэр бичсэн постыг дахиад сайн унш бод. Ах нь өөр юм бичсэн юм а. Тэр цаад санааг нь сонсоо тий. Тий ингэдэг байхгүй юу тий. Тэгэхээр бол хүмүүс бол сонсож байгаа байх. Тэгээд өчигдөр хүртэл одоо би Японы элчин сайдын яамны зөвлөх Хаяши гэж хүн одоо нутгууцж байгаа томилтын ажил. Тэгээ бид нар бас ярьжлээ те. Тэгэхээр төмөр батарсан бол маш зөв ажил хийдгээ те. Японоор дамжуулаад монголчуудаа төлөвшлийг маш их юм хийдэг. Тэгээд тэр Япон би ч гэсэн те японочдод Монголын сайн сайхныг хийх гэж байна. Маш их хичээдэг гэж. Тэгээ ийм л юм явж байгаа байхгүй. Түүнээс би тэр Монголоо Японыг тэнгэрт тултал магтаад ингэж байгаа юм биш. Японд ч бас болохгүй юм зөндөө байгаа. Гэмт хэрэг зөндөө байгаа. Тэ? Бас ийм юм бас тун хэлээд тэгээд тэндээс одоо ухаандаа суралцах хэрэгтэй байхгүй бид нар. Бид нэр бусдын сайн юмыг харж суралцаж саар юмыг харж бас суралцах хэрэгтэй. Энийг давтаж болохгүй юм шүү. Хийж болохгүй юм шүү гэдэг те. Тэгэхээр бусдаа суралцна гэдгийн утга мөн чанар бол тэр нэгэнтээ бий болцсон зүйлийг бид нар шинээр уралж бүтээгээд ах шаардлагагүй шүү дээ. Тэгтээ тэргүй бусд биднээс олон жилийн өмнө капитализмаараа дамжаад тэр соёл нь өөрсөнд нь түгээд тодорхой юмар хөвшсөн сайн муу юмыг бид нэр үнэлж, дүгнж, цэгнэж тэндээс үн цэнтэйг нь бид нэр өөрсөндөө суулгаж авах ухаан биднэрт л хэрэгтэй. Тий. Тэр ухааныг одоо бас энэ та нар шиг энэ тань шиг одоо юм хүн бас биднэрт түгээж ин л да гэж би хэлэхээр л байна. Тэгээд одоо яг өнөөдрийн сэдвээсээ бас жоохон халиад бас ярьчи бас энэ бас ч одоо буруу биш байх гэж бодож байна. Одоо миний яриад байгаа бид нар бол одоо хүн яриад байна шүү дээ. Хүн. Тий. Тэгээ манай нэг дипломат бас надад хэлж ирсэн. Та энэ Японы тухай их сайхан ярьж хэлж ингэ танилцуулж байна. Тэгээд та бол бас өөр орнуудыг бас мэднэ, би мэдчихээн тий. Та энэ хятадын тухай бас ярьж хэлж өгөөч гэт. Ягаад бол хятад ихэр манайхыг бас их тийм буруугаар ойлгоод байна тий. Тэгээ зарим хүн одоо энэ хужаа гэдгийг бас бүр хараалын үг шиг энэ төр яриа. Тэгэхээр та тэгээ би одоо хятадын мэрэгжилтийн биш гэсгүй та болж чадна. Тэр гэд ингээд. Тэгээ энэтэй холбоотой би бас үг хэлээ л да. Тэгэхээр Японд явж байдлаа би телевизийн нэг нэвтрүүлэг үзчихсэн. Тэгээ Японы бас нэг алдартай жүжигчин хятадаар аялж байгаа. Тэгээд төмөр замын л аялал хийдэг юм байна л да. Тэгэл төмөр замаар яваал ингээл өртөөн дээр буугаал тосхон энтрээр ороод үүрэгч үйцэн. Тэгээд тэр үний нэг дугаарыг би үзсэн. Яг Японд явж байгаа санаандгүй таараад. Тэгээд тэр тосхноор яваад нэг ер нь бол хаа газар тийм байдаг ш манай хөдөө орон нутагч гэсэн яг сайхан монголоор байгаа улсууд байна те. Яг тэгээд тийм нэг өвөө эмээ дээр хятад тариач дээр ороод яриад ингээл юу байгаал. Тэгээд сүүлд нь богоондоо суугаад ингээд яг явах гэж хөдөлсөн чинь нөгөө өвөө эмээ хоёр нь ингээл нэг юм бариалгүй гэд. Тэгсэн чинь ингээл тариа будаа барьцсан ингээл те. Ингээд өгөхгүй л те. Тэр нь мартцсан болтой ингээл даллаа л те. Тэгээд тэр Япон уйлж исэн. Өөрөөр нөгөө хүний сэтгэл тэн дээр гарч штт. Тэгэхээр тэр тариачин хүн те хятад хүн тэр тосхны хүн ямар сайхан сэтгэлтэй байна гэдгийг ингээд гаргаж байгаа. Тэгээд би бас бодож байсан. Тэгэл бас л сайхан харуулж байна те. Тэгэхээр хятад ч гэсэн маш сайхан сэтгэлтэй, маш сайхан зөндөө олон байгаа. Тэгээд тэр түрүүний тэр Монголын дипломат надад хэлдэг тэр байгаа байхгүй. Та тэр хятад одоо өөрөө намайг Японоор яваг аялаад тэр Япон хүмүүстэй уулзаад сайхан гаргаад хар мэдрээд нь шүү дээ. Хятадаар яваад бас ингээд сайхан үзүүлээд өгөөш. Тэгээд тань таавал чадна гэдэг. Би хятад мэдэхгүй шүү дээ. Хятад хүмүүсийг та чадна те. Та нэг өвөр Монгол хүн ч юм уу орчуулагч аваад явчихл та гэдэг ингээд байсан. Тэг би бас бодсон зүгээр. Тийм. Тэгээд жишээлбэл одоо ингээд би ч одоо намайг хүмүүс бас надаас асуудаг. Та Японд одоо насаараа байсан уу? Нэтэрэг хэлтэй. Тэгэхээр би уртаашаа нэг 10 сард Японд байсан хүн шүү дээ. Би Японд бол удаагүй хүн шүү дээ.
Япон хэл бол би яг нэг үг хэлэхэд сүүлийн үеийн залуучууд шиг энэ 10 жил, 5 жил, 20 жил болж байгаа улсууд шиг Япон хэлийг сайн мэдэхгүй. Би зүгээр уншдаг, мэдээлэл цуглуулдаг. Тэрийгэ танилцуулдаг хүн байхгүй. Жохон одоо мэдээлэл боловсруулна гэж ярьдэн шүү дээ одоо. Тийм ээ? Хүн чинь маш их юм уншаал байдаг. Тэгээ тэр их юм одоо өөрөө болгож авч чадчихээн үү, хүнд түгээж чадчихээн үү гэдэг чинь ондоо шүү дээ. Тийм л юм байхгүй. Би одоо үдсэн харсныгаа бас бичдэг, ярьдаг тийм. Түүнээс биш би Япон орныг бол тийм их сайн мэддэг хүн биш. Япон хэлийг тийм их сайн мэддэг хүн бол биш шүү дээ. Би Япон хэлийг Оросд сурсан байхгүй Москвад. Бүр социализмын үед 1975 онд би очиж 17 настай Москвагийн их сургуульд миний сурсан Япон хэлийг сурсан Япон судлалын газар бол маш том дэлхийд Япон судлалаараа 1-2-д ордог тийм газар байхгүй Москвагийн их сургуулийн дэргэдэх Япон судлал. Маш мундаг багш нар. Ломнос үү. Тэгээд тэнд би 17 настайд очиод Орос хэл сурсан 1 жил. Тэгээ би 2 жилийн өмнө надад Орос хэл зааж ирсэн багштайгаа би эргэж очиж уулзсан шүү дээ 86 настай. Тэгээ одоо би энэ багшийнхаа тухай бас бичлэг хийсэн одоо нэг нэвтрүүлэг хийчих гээд амжихгүй л байна. Тун удахгүй гарах байх гэж одоо энэ хавраа. Тэгээ би юу хэлэх гээд нэхэр одоо манайхан бас залуучууд одоо их сайхан байна дөө. Одоо ингээд Орос хэл мэдчихэж бид чинь Орос хэл мэдгэл байсан шүү дээ тэр үед. Тэгтэл Орос хэл дээр би аач байхгүй гал ингээл их л бахархалтай хэлэх юм биш үү. Тэгэл чи ямар хэл мэдэх гэж англи солонгос юу ч юм уу те. Тэгээ Америк 6 жил болсон, Германд 7 жил болсон энэ төр гэдэг. Оросыг өрчөндөө би даваал нисээд явчихдаг шүү дээ гэл. Оросыг бол би нэг мэдэхгүй байгаал ингээл. Тэгээ яг хөө тэгэл нэг л сонин санагддаг надад зүгээр те. Тэ нэг л сонин санагддаг. Тэгээд яг хөө тэгээ тэнд бол бас болохгүй юм зөндөл байгаа л үст те. Би бол Оросд боловсруул авч авсан учраас тэгээ Оросын томны хүндэтгдэг, Оросын соёлыг хүндэтгдэг тийм ээ. Тэгээ би тэр Орос багшаа хайгаад болоо. Тэгэхэд тэр Москвагийн их сургуулийн дэргэдэх Оросын соёлын институт гэж газрын багш нар тэгээд аягүй их баярлж байсан. Та ингээд 40 гаруй жилийн дараа багшигаа хайгаад ингээд те ямар гоё юм бэ те. Гадаадын оюутнууд 1-2 жил болоод ирэх нь иржилээдгин те. Тэгээ бүр хайгаад нэр усыг бүр тогтооцсон те. Ингээд дурсамжаа яриад та манай эмгэн үгийн вебсайт нь ярилцлага өгөөч нэтрэ гэл ингээд судал болж исэн. Тэгээ багшигаа яг би мэдчихсэн л да амьд сэрүүн байгаа энэ тэрийг 2-3 жилийн өмнө очиод хүмүүсээс асуугаад тэгээд утас шүмсэн аваад ингээд олсон. Тэгээ багш маань 86 настай. Тэгээд бүр ухаан бол их сайхан саруулхан. Тэгээд хэлж байгаа шүү дээ. Намайг Тимүр гэдэг байсан. Төмөр Батөрч Тимүр гэждэг. Тимүр чи намайг 43 настай байхад над Орос хэл заалах гэж ирж байсан. Одоо 43 жилийн дараа намайг 86 настай байхад ирж байна гэж ярьж байсан. Тэгээ би энэгээр дамжуулж юу хэлэхээр хүн энэ багш хүн гэдэг чинь те. Тэгээ тэр Орос хүмүүс намайг бас одоо бас ийм болгож төлөвшсөн биз дээ. Тэ? Тэгээ айгүй сайхан яажсэн. Тэгээд одоо яаж ин амьдрал яаж ин нануу цаануу гал багш асуугаал тэгээ. Багшаа би одоо 60 гарсан. Одоо зарим юм мартаад натар гал би тэгсэн чинь Тимүр чи одоо юу яриад байгаа юм те? Би чиний насан дээр тэр чи Орос хэлний багш гэдэг хүн чинь гадаад руу Орос хэл заадаг. Томилт аваад явдаг. Манай багш бол тэр Валерий Евгеньевна Стабнова гэдэг одоо яриад байгаа багш маань Франц хэлтэй. Тэгээ Франц руу Орос хэлний заах багшаар томилогддог байсан. Тэгээ хэлж яахгүй Тимүр чи одоо 60 гараад ухаан баларч байгаа ажил ядарч байгаа гэж юу яриад байгаа юм те. Чиний насан дээр би 3 дахь томилтоо аваад Франц руу явж ялаа гэд. Тэ. Тэгээ ярьж байгаа байхгүй. Тэгээ би 76 нас хүртлээр Орос хэлээ заасан. Тэгээ би одоо болно гэж бодоод гэртээ суусан. Тэгээ жил болсон чи миний нуруу бүхийдсэн байсан гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр бол яг хөө би ядраад байсан ажлаа хийж явах ёстой юм байна лээ гэж. Тэ? Тэгэхээр би тэр багштайгаа эргэж уулзаад тэгээ би бас дахиад маш их бодож байгаа шүү дээ. Өшөө хийж бүтээх юм. Тий, тэгээ. Өшөө би яачгүй гэдгийг мэдэрсэн. Тэгээ энэ тэр хүнээс би дахиад юм авч гин. Тийм ээ багш хүн гэдэг чи ийм сайхан тийм ээ. Тэгэхээр би дахиад захиж хэлэхэд тийм ээ. Одоо эцэгчүүд одоо манай хотын иргэд тийм хүнээс ингээд суралцах тийм ээ. Одоо маш их олон юмнаас суралцсан байгаа. Олон багш нар байгаа. Монгол, Япон, Солонгос, Америк, Ятад тийм тэр хүмүүсээс тэгээд аав ээж юм байна. Одоо хотын хөдөөний малчин удамд бүх хүмүүс бид нар суралцдаг. Энэ бүхэн зүгээр бид нар дээгц уншаад тийм ээ хотын соёл гээд ингээд барахгүй тий. Тэгэхээр энэ бүх юм маань явж иж бид нар
хотынхаа соёлд сурна, тийм ээ төлөвшин юм шүү гэд. Тэгээ энийг би жишээ болгож ярьж байна л да. Одоо миний үеийнхэн бол хэрвээ сонсож байгаа бол бүгд л тэр Москвагийнхаа, Санкт Петербургийнхаа, тэр Калининград, Волгоград юу бүх тэр цаг үеэ бол санан дурсна. Одоо би одоо сая бол яг л дурсаж байгаа. Дурсаад бүр бараг л тэрүүгээр аялж байгаа. Яг тийм. Би Ростов-на-Дону гэж хотод яг үнэ тийм. Тэгээ одоо би дахиад залуучуудад хандаж хэлэхэд аав ээжэд бас хүүхдүүддээ хэлээрээ. Тийм ээ Америк, Европ сайхан одоо тийм ээ. Тэгээ компьютер, интернет гоё. Тэгтээ бас их сайхан юм бас хорвоод ихэр дүүрэн байдгийн шүү. Энэ Орос, Хятад ч бол сайхан зөндөө би тэн чин бид нар та нарын аав ээжүүд өвөө эмээнэр бид нар суралцаад туулаад яваад ирсэн. Тийм учраас энэ Монгол орн маань байгаа юм шүү гэж. Тэгээ би одоо тэр Орос багшийнхаа тухай бас дахиад өргөлүүлээд ярил л да. Тэгээ би тэр багшийнхаа баян дурсдаг байхгүй бодож идэг. Тэгээ нэг л жил би Орос хэл залгасан байна шүү дээ. Тэ? Тэгээ тэр багш маань ярьжсэн нэг удаа тэр чинь бид нар 17 настай 1975 онд би 10 дугаар 17 настай төгссөн. Тэгээ тэр Орос хэл тэр Москвад бэлтгэл байсан. Зүгээр бэлтгэл бол Иркутск энтерт бол байсан л да. Тийм ээ бид нар бол тэр үед цөөхөн оюут Москвад бэлтгэл хийж байсан. Тэгээд нэг аялал хийсэн. Автобусаар ингээд тэр гадаад оюутнуудыг 2 3 групп тэгээд хаваагаад ингээд аваа явсан. Тэгээд тэр аяллаа тийм маршрут байдгийг юу Ясна Поляна гэж ороод тэр бол нэг Лев Толстойн төрсэн тосгон баггүй. Тэгээд Лев Толстойн тэр ширэл энэ төр байдаг. Тэгээд цаашаа эргээд Тулаа хот гэж. Тулаа хот бол одоо Самаварын их орн шүү дээ тийм ээ. Ингээд яваад ирсэн. Тэгээд оройн ингээд оюутнууд бид нар цугларалдаад чи хаагаараа өгсөн. Бид тэрээс нэг сургуульдаар очиод юу яагаад оройн өстө бүжгэлээ алстаа залуучаад айгүй гоё байсан энэ төр гэл. Тэгээ би маргааш нь багштай хэлж байгаа байхгүй. Эдгээр ингээд айгүй гоё сургуулиараа бүжгмүжгээд айгүй гоё юм явсан байж тээ. Гэсэн манай энэ саяын тэр багш маань те. Тэмүр чи юу яриад байгаа юм те? Чи ийм гоё маршрутаар те. Ийм сайхан сонгодог Лев Толстойн төрсэн дотгаар яваад. Тэр соёлын уурхад тулаагаар явж ирчээд ийм юм ярьж ядгээд намайг загнасан байхгүй. Яг нэг нүгэл хэд би жоох хөх тэр үед анзаарахгүй л шүү дээ. Бүжгэлээд гоё язрал гоё гэж бодоод. Тэгэл дараа нь бодоол ингээл бас мангар байсан байна даа гэл. Тийм. Ийм дурсамжууд байдаг байхгүй. Тэгээ би тэрийг ярьсан чинь би тэрийг санахгүй байна гэж манай багш ярьж байгаа тий. Тэгээ бас нэг юм хэлэхэд тий. Одоо ингэж яриад байж болох уу гэдэг тий. Хотын соёл ярих гэж орсон мөрөг. Багшигаа дурсан гэдэг бол том соёл шүү дээ. Тэгээ энэ бол ердөөсөө баг нэг дугаар болчих магадгүй шүү дээ. Тэгээд тэр 76 онд очиход өвлийн амралтаар ирчээд аавдаа хэлэл ингээд ээждээ хэлэл манай багш айгүй сайхан багш ингээд байсан чинь тэр үе чи их сонирн байсан шүү дээ. Нэг архи өгч хуримгээд архивсан. За багштаа өгөрөө гэдэг. Тэр чинь монгол хүмүүс одоо яадаг нэг шил архи өгөхөөрөө нэг чухал одоо бэлгэл гэж бодож байна л да. Тэгээ ирээд нөгөө багштаа ингээд архи өгсөн чи одоо архи өгöd тахтай яа гэм бэ эмхтэй өндөн тэр. Тэгээ юу гэх юм манай аав ээж энэ өгсөн чи цэцэг өгдөг байхгүй юу гэдэг. Тэгэхээр тэр үед шүү дээ яг нэг хэлэхэд 1970-аад оноод дундуур бид нар цэцэг бэлгэлнэ гэдэг бол ер нь бол ойлгохгүй шүү дээ. Тэгээд тийм тэгжсэн. Тэгээ нэг тийм бас дурсамж энэ тэр байна. Тэгээд одоо иймэрхүү юм яриад бол бас гоё юмнууд сайхан биелдэ зүгээр яг сөдөөс их хазаачдаар уучлаарай. Зүгээр. Ер нь тэгээд яг энэ ярьж байгаа бүхэн юмны чинь цаана бол нэгдүгээрт харилцаа гэдэг бол хүнийг улам өөрийн нийгэмшүүлж хөгжүүлж идэг нэг. Тийм учраас одоо ганцаараа одоо гэдэг юм уу угаасаа ганц хүн гал болдгоо нэ тэрэ гэж байдаг ш. Тэгэхээр харилцаа нөгөө тал нь энэ хандлага, хамтрах гэдэг тэр хандлага өөрөө хотод бол айгүй чухал. Жишээлбэл өөрөө бас сая хэллээ. Хүн болгоноос суралцах юм байдаг. Тэр одоо тэр уулзаж ярилцаж яханд үед одоо энэ өвөө эмээ нэртэйгээ хамт өссөн хүүхдүүд ямар одоо их сургаал ном тэг сонсож өсдөг үлээ. За одоо ингээл гэр хороолт байгаа хүүхдүүдийн дунд би бас нэг уралдаан зарлж исэн байхгүй юу? Эссе бичлэгийн уралдаан, тэгээд зургийн уралдаан. Чи гэр хороолт амьдраад юу бодож байна вэ? Тэ энийг чи ирээдүйд юу гэж төсөөлж байна гэ тэгэхээр тэр жоохон одоо хүүхдүүд маш их алдаатай юмнууд бичсэн байгаа мөртлөө утх нь гайхалтай. Тэгэхээр бид нэр одоо годомжинд явж байгаа нэг хөөхөн жоохон цөнхөө үрээд явж байгаа хүүхд хүртэл тэрнтэй маш сайн тулж ярих юм бол ямар их ухаантай үг гарах вэ?
Тэ одоо гэр хороолт байж байгаа ингээл энэ улсууд чинь өөрсдөө энэ орчноо яаж хөгжүүлэх вэ? Энээс яаж сайхан байх вэ гэдгийг бидний бодлого гаргагчдаас баг илүүтэйгээр өөрсдөө хэлээд өгнө. Хэрвээ тэдэнтэй сайн тулж ажиллавал. Тэгэхээр би хардаг байхгүй юу? Ямар их нөөц вэ тэр хүний оюун ухаан, хүний өөрийнх нь одоо тэр чин сэтгэлээсээ гарах тэр харилцаа дээр. Тэгэхээр энийг л бид нэр барьж аваад чадах юм бол энийгээр л бид нэр харилцаа хандлах хүмүүстэй хамтарч ажилладаг тэр одоо үйл ажиллагаагаа илүү нэгтгэж чадах юм бол бид нар маш их өөрчлөлтийг хийж чадах юм шиг санагддаг. Тэгээ заримдаа ингэж хараад тахдаг шүү дээ. Бид нар ямар нэгэн эрх мэдэлтэй болцсон хүмүүс, ямар нэгэн одоо өндөр боловсролтой мэрэгчлээ болцсон гэж өөрсдөө боддог хүмүүс бүх юмыг бид нар л өөрчлөн гэж бодож тийм бодлогоо одоо нэг зүгээс юм уу нэг талаасаа ярьдаг. Нөгөө оролцогч талууттайгаа, нөгөө иргэдтэйгээ, нөгөө ирээдүйн тэр хөгжлийн чинь үр шимийг хүртэх гээд байгаа хүмүүсийн оролцоог ерөөсөө сонсдоггүй тийм хандлага байдаг те. Тэгэхээр ер нь хот өөрөө хөгжнөө, хот сайхан байна гэдэг маань энэ хамтын ажиллагаан дээр, энэ харилцан энгийн энэ ойлголцол дээр одоо яах юм аа. Тэгээ оролцуулж яах гээд хідэн зааланд хүн цоглуулчаад өмнө нь том юм яриад суух бишээ. Зүрх сэтгэлийн хөдөлгөж, зүрх сэтгэлээс нь хэрэгцээтэй байгаа юмыг өөртөө мэдэрч бодлогоо боловсруулах, өөртөө мэдэж хамтарч ажиллах те. Ийм л юм одоо надад хэрэгтэй юм санагдаад байдаг. Яг тийм байгаа. Манад бол нийн үг хэлэхэд бол өдөөсөө дээрээс л тийм төсөл ингэж төлөвшүүлнэ, ингэж хотыг гоё болгоно, ийм аянгаал тэгээ хотын захиргаа тийм тэдэн төрбөм төгрөг энэ дээр тавьж гэн гэл ингээл дээрээс нь яваал нөгөө мөнгөө зарцуулж байгаа усуд нь яваад гэж. Гэтэл яг тэрийг тэр иргэд хүсэж байгаа мүү үгүй юм уу? Эсвэл яг тэрний шаардлагатай юм нь мөн үү үгүй юу гэдэг ердөөсөө. Тэгээ нэг хотын дарга нь хинч байлаа да тэр Батуулч болоо хинч байлаа иргэдийн сонсно гэдэг бас нэг ярьсан юм аа нэг хэзээч хүлээн. Тэр их зүв байсан. Тий. Яг тэндээс нь ягаад тэд нар өөрсдөө хийх хэрэгтэй байхгүй. Тэгээ тэр болцоо. Одоо тэр санааг бол өөрөө л хэллээ шүү дээ. Тий. Тим юм руу чиглүүлэхгүй боллоо шүү дээ. Дандаа л сонсдог, хардаг, хизээд их бол гэдэг юмд одоо л тийм болцсон шүү дээ ердөөс. Тийм учраас нөгөө бид нар ч нэг л яриа л яваад байдаг. Ингээл хийдэг болчиход байна шүү дээ, тий. Тэгэхээр таны тэр анзаардаг бол тэнд маш их нөөц байгаа буюу тэр тэдрүү биднээс дутхгүй хүмүүс тэнд байж байгаа байхгүй юу? Тийм. Ганцхан тэр болцоог нь олохгүй. Тийм арга хэлбэр одоо нийгмийн харилцааг бий болохгүй байгааг тий. Тэр бол одоо эргээл нөгөө нийгмийг удирдах байгаа арга барилтай холбоотой болоо явчихж шít. Тийм ээ. Энийг өөрчлөх юм бол тий. Жишээлбэл одоо тэр сайн нэг санаа бодогдож байна л да. Зүгээр яг ийм хийгдсэн ч байж магадгүй би мэдэхгүй зүгээр энэ хотын төсөв дээр байгаа ч юм уу эсвэл засгийн газрын юун дээр байж байгаа мөнгө төргийг шилжүүлээд доороос нь хүмүүс хийг өөрсдөө тийм ээ хотын соёл чинь хороо орног тэрэнд нь тэр хүмүүст нь мөнгө нөгдөг ч юм уу хороо хооронд биш хороо орон чинь нэг нэгж болоод одоо бас сонирн болчиход байна шүү. Тэгээд улс төрийн тэр намын юу ч орцгоод байдаг гэж яриа. Тэгэхээр зүгээр яг иргэдийн хамтлагч юм уу баг тэр болж игэл тэдэрт нэг тэгэн гут нь тэд нар юмаа хийдэг те нөгөө харилцаагаа хашаагаа явдаг ч юм уу те яг хөө ийм юм яригдвч байж магадгүй зүгээр яг сая өөрийн чинь санаанаас ахуулаад надад зүгээр нэг тийм бодогдлоо л да зүгээр яг би бол энэ нөгөө нэг юм сэтгэл зүрхтэй өөрийгөө яг хаанд ирсэн юу хийх гэж байгаагаа мэдж байгаа засаг дарга нар бол үнэхээр энийг дэмждэг тий. Тэгэхээр бас тийм одоо засаг дарга нарын бас клуб бидэргээд тухайн үед бас байгуулах гал бас оролдоод явж исэн тий. Тийм юу байдаг. Тэгээд энэ ер нь бол явж бол бүх төвшний л оролцоо энэ аюу чухал юм аа гэдгэл одоо ганцхан тийм юу л хэлмээр байна л да. Тий. За тэгээд өөр одоо бит хоёрын хувьд өнөөдрийн хувьд бол бас цаг болж ах шиг байна тий. Тэгээд хүмүүсийн харилцаа, хандлага, хотын соёл, за тэгээд хөлийн цаана байгаа жирийн л бид нар шиг яг энэ цаг үед амьдарч байгаа хүмүүсийн амьдралын хэв маягт ямар сайхан авах чанар байна. Яаж тэрийг бид нар амьдралдаа бас ингээм зүйл болгож амьдралд хэрэгжүүлж болох вэ гэдэг талаараа бас битэрийн манай зочны ярьсан жишээнүүд бас нэлийн хүмүүс санаа өгөх гэж ингэж бодож байна. Тий.
ингээд өнөөдрийн манай нэвтрүүлэгт оролцож те бас өөрийнхөө санал сэтгэлийг бидэнтэй сайхан хуваалцсан манай Япон судлаач бас олон түмний танил болсон танин мэдхүүн талаас бусдад юмыг түгээдэг гэсэн тэр сайхан чанарыг би бол үнэхээр энэ хүний хувьд хүнэлж явдаг. Тэгээ энэ хүндээ бол ажлын амжилт хүсээд танд маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд танд яг хөө тэгээд ерөнхийдөө бид бас юмаа ярьчлаа те. Тэгэхээр бол ер нь бол бас ярьж гэн гэдэг бол бас зөв тийм. Тэгээ манайд бол их л ярьж байгаа. Тэгээ хотын соёл тийм ээ одоо энэ жоохон соёлтой байв нэг нэгээ хүндлээ тийм ээ. Энэ бол хотын соёлоо баримтлахгүй гудамжинд бид нар бас бие биендээ саад болж байгаа гэдэг бол энэ бас л нэг төвжирэл шүү энэ төргээл зөндөө ярьж жирийн иргэд хүртэл ярьж байгаа. Тэгэхээр одоо нөгөө ярихаасаа илүү бас ажил биелүүлэх тал руугаа цөмөрөө хичээцгээе гэж л уриалмаар байна. Тэгээ өнөөдөр урьж яриулсанд одоо их баярлалаа. Баярлалаа. Танд амжилт хүсье. Манай ураа үгийг хоёулаа хамтдаа хэлдэг. Тий. Хотын соёл танаас биднээс. За баярлалаа өрхөн хүнд үзэгчтэй сонсогчдоо. За баярлалаа.